Сайн бацхан нөхрөмдөд үзэгчтэй Эх орон Монголын үндэсний телевизээс ёс суртахууны боловсрол олгох зорилготой зөвийн тухай ярилцсан цоврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид нэвтрүүлгээ санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх профессор доктор Бамзрагчийн оюунч мөг багштай хамтран явуулгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв ёс суртахууны үндсэн ойлголтууд болох амьдралын утга учирын ойлголтын тухайд хамтдаа ярилцах болно. За сайн байна уу? Танд хүргэе. За үзэгчдээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. Бидний өнөөдрийн ярилцах сэдв амьдралын утга учирын тухай ойлголт гэсэн сэдвийг хамтдаа ярилцах болно. Тэгэхээр бид энэ ярилцлагын хамгийн ихний асуултыг амьдралын мөн чанар гэж бодож чухам юу юм болоо гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. За ёс суртахууны үндсэн ойлголтуудын нэг бол амьдралын утга учирын тухай ойлголт л доо. Энэ тун чухал ойлголт. Учир нь юу гэвэл хүн амьдралдаа зөв өнгөрүүлэх, зөв амьдрах, амьдралынхаа зорилгыг зөв сонгож авах, амьдралын мөн чанарыг танин мэдэх, амьдрал зөв хандах гээд энэ олон зүйлийг амьдралын утга учирыг танин мэдчихээж, энийг судалж ээж олж мэддэг юм аа. Тэгэхээр амьдралын утга учирыг ярихад юуны өмнө эхлээд амьдралын мөн чанарын тухай ойлголт өгдөгөө. Тэр амьдралын мөн чанарыг хүн төрөлхтөн олон зүйлийн туршид тасралтгүй судалсаар ирсэн байх юм. Амьдралын мөн чанар бол их чухал зүйл болохыг Францын гүн ухаантан физикч, математикч Блэйз Паскал гэдэг хүн амьдралын мөн чанарыг ухаарж ойлгохгүй бол тун харамсалтай гэж дуулсан байх юм да. Тэг амьдрал өөрөө өргөн дэлгэр агуулгатай, цар хүрээ өргөнтэй, тэгээд нэлээд тийм олон талтай ийм үзэгдэл шүү дээ. Тийм учраас амьдралын мөн чанарыг тал талаас нь судалж олон шин чанараар тодорхойлдог. Амьдрал бол хугацаатай. Юуны өмнө хугацаатай гэж ойлгох хэрэгтэй. Нэгэн амьдрал эхлэх тэр цаг мөчөөс амьдрал хорогдож эхэлдэг. Амьдралыг ерөөсөө хугацаагүй удаан үргэлжилдэг зөв амьдрал байж л байдаг зүйл гэж ингэж ойлгож болохгүй харагдаж байгаа биз. Тэгэхээр амьдрах хугацаа хэр удаан юм бэ? Хэр удаан амьдрах юм бэ гэдгийг хүн мэддэггүй. Мэдэх боломжч байдаггүй. Төдөн жил амьдраа, төдөн сар амьдраа, төд хоноод би миний амьдрал дууснаа гэж энэ мэддэггүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас тийм. За амьдрал бол тэг түргэн өнгөрдөг хугацаа гэж байна. Амьдрал хугацаа болохын хувьд ингэж тодорхойлж тайлбарласан байх юм да. Тэгэхээр их түргэн өнгөрдөг хугацаа учраас тэр хугацааг аль болохоор түргэн сайн ашиглаж их зөв өнгөрөөж ингэж амьдрах ёстой гэж ухаантнууд дандаа л ингэж зөвлөж хэлж сургасан байх юм да. Сэтгэлтэй, мэдрэмжтэй хүний амьдрал бол биеийн тусламжтайгаар сэтгэлийн жаргал зовлон идэх тэгээд төр хөх хоёрын хоорондох төр хугацаа гэж ойлгоо штэ. Төр хугацаа. Нэг хүний нэг амьдрал бол ийм төр хугацаа байдаг байна гэж. Тэгэхээр амьдралыг бол хугацаатай зүйл гэдгийг нэг ингэж тайлбарлаж болж байна. За амьдралын мөн чанарыг тодорхойлох дараахны шинж бол амьдралын үн цэн юм ба. Амьдрал бол үн цэнтэй зүйл, үн цэнтэй. Тэгээ бид нэр төрийн тухай ойлголт ярихдаа хүний үн цэн үндийн тухай ярьж ирсэн санаж байна уу тий. Тэгэхээр хүн болгон хүн болохын хувьд үн цэнтэй гэж бид ярьсан шүү дээ. Тэр шиг хүн болгоны амьдрал бол үн цэнтэй. Амьдралын үн цэнийг мэдэхгүй амьдрах бол их харамсалтай, их гачлантай юм л да. Тэгэхээр амьдрал гэдэг ямар үн цэнтэй вэ гэдгийг би 2-3 зүйлээр жишээ олгож тайлбарлая гэж бодож байна. Эрдийн товч гэдэг шаштрт хүн болж төрнө гэдэг бол ямар хүний амьдралыг олно гэдэг бол ямар хэцүү болох тухай өгүүлсэн байдаг. Хүн зүүнний үзүүрийг дээш нь харуулж зоогоод тэгээд дээр нь элсч байдаг юм бо будаач байдаг юм уу нарийн ширхэгтэй юм жижиг ширхэгтэй зүйлсийг асгахад тэр зүүнний үзүүр дээр очиж нэг нь очиж тогтно гэдэг бол магадлал маш багтаа маш хэцүү үсттэй тийм үү. Яг тэр шиг хүний амьдралын хувь тавиланг олж хүний амьдралд хүн болж төрдөг юм а гэж ингэж энэ сударт өгүүлсэн байдаг. Ийм хэцүү учрлаар ийм хэцүү тохиолоор ингэж хүний биеийг олж төрсөн учраас тэр үн цэнтэй байхаас аргагүй байгаа биз хүний амьдрал гэж үн цэнтэй. За хүний амьдралын үн цэн бас өөр юугаар үнэлэгдэх вэ гэвэл энэ амьдралыг хүн болж төрж ижил ер нь хүний амьдралын хэлбэрүүд байдаг юм л да. Би зүгээр хоёрхан хэлбэрийн жишээ хэлье. Нэг нь хүний амьдрал байна, нэг амьдралын хэлбэр. Нөгөөх нь амьтдын амьдрал байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр хүний амьдралын хэлбэрийг олж төрж иж, хүн болж төрж ижил хүн хөгжиж дэвшиж чадна. Гэгэрч боловсрч чадна гэж ингэж үздэг, ингэдэг ерөөсөө. Тэгэхээр амьтан жишээлбэл арслан амьтны хаа арслан гэл тэр хүчтэй амьтан гэтэл хөгжиж дэвшиж чадахгүй, боловсрч чадахгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас хүний
заяан төрнө гэдэг бол ямар одоо үн цэнтэй зүйл вэ гэдэг ингээд би хоёр зүйлээр тайлбарлая да. Тэгэхээр амьдралынхаа үн цэнийг ойлгохгүй амьдрал гэдэг бол үнэхээр хүн амьдрахгүй байгаатай адил. Тэр амьдралыг өөр ашигтай өнгөрүүлж чадахгүй шүү дээ. Үн цэнийг ойлгоогүй юм чи ийм үн цэнтэй юмыг би одоо үн цэнтэй өнгөрүүлэх ёстой шүү гэдгийг ухаарч ойлгож ижил хүн тэр тэгж хандан шүү дээ. Тийм учраас амьдралын үн цэнийг бид ухаарч ойлгох шаардлагатай юм аа. Тэгээ амьдралын үн цэнийг мэдсэн хүн бол амьдрал дуртай болдгийг. Амьдралыг дуртай болоод тэр амьдралын цаг хурам бүрийг одоо үр ашигтай өнгөрүүлж зөв зүйл зарцуулж хүний төлөө юм хийж өөрөө хөгжиж дэвшиж боловсрж сайжрахад зориулдаг. Тийм учраас үн цэн нь бол энд оршоод байна. За амьдралын үн цэний талаар тодорхойлсон нэг хүний хэлсэн үгийг би жишээ болгож авъя гэж бодож байна да. Английн нэр зохиолч Бернард Шоугийн үгийг би хэлэх гэж байна. За энэ хүн амьдрал бол агшин зорт хүний гарт хурж ирдэг. Шидэт дэнлүүтэй төстэй гэж тодорхойлсон байна. Маш сайхан тодорхой. Тэр одоо шидэт дэнлүүг шинэлэг өөрийнхөө гарт байх тэр хугацаанд дараагийн хүнд дамжуулахаас өмнө би аль болохоор одоо хурц дөрвөлзүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ амьдрал ямар үнцэнтэй тэр үн цэнийг ашиглаж одоо амьдралаа сайн сайхан өнгөрүүлээрэ гэж ингэж хэлээд байгаа биз энэ ухаантай хүмүүс. Тэгэд ийм одоо шин чанарын талаар ярьж болж байна. За амьдралын мөн чанарыг харуулсан дараагийн нэг одоо шинжүүл амьдрал өөрөө бол тийм сайн муу сайхан муугагийн холц юм. Бид ярьжсэн те сайн муугийн тухай ойлголт дээр ярьжсэн шүү дээ. Сайн муу хоёр нийлжээж сав дүрдгээ гэж. Тэгвэл амьдрал хин хүний амьдрал бол сайнтай, муутай, сайхантай, муухайтай л юм байна. Бид нар жаргалж амсдаг, зовлонж амсдаг шүү дээ, тийм ээ. Жаргал зовлон хоёрыг бид нар дараагийн одоо нэвтрүүлгээрээ ярих юм. Жаргал зовлон хоёр бол сайн муугийн жишээ шүү дээ. Тэгэхээр сайн муу хоёрыг ойлгосон, ойлголт авсан хүн бол амьдралын энэ чанарыг бол их сайн ойлгож одоо чадах юм аа. Энэ ойлголтууд хоорондоо холбоотой, сайн муу бус ойлголтынхаа үндэс болно гэж одоо багш нь хэлжсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо яг үндэс болж байгаа нь харагдаж байна. Амьдрал бол дан ганц одоо ариун нандин зүйл биш. Амьдрал бол дан бузар болооч биш. Аль тал руу нь хэлбий ихсээс амьдрал ямар байх нь хамаарна гэж одоо эсэ гэдэг бичлэг бид нар одоо баахан эсэ бичдэг болсон тийм үү? Эсэ бичлэгийн төрлийг одоо үндэслсэн Монтен хэлсэн байдаг. Амьдрал бол хайрлахын сайхан гэж. Хайрлахын сайхан. Хүн хүнийг бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулж ээж амьдралын сайхныг мэдэрдэг, амьдарч байгаагаа одоо мэдэрдэг юм да. Тий. Амьдрал бол хайрлахын сайхны зэрэгцээ, амьдрал бол бүтээхийн сайхан. Бүтээж бий болгохыг одоо хүсэж, мөрөөдөж, бүтээж бий болгохыг зорж, бүтээж бий болгож бусдын төлөө сайхан юм хийж бүтээж ингэж байж ээж хүн амьдралын сайхныг мэдэрдэг. Тэр амьдрал бол бүтээхийн сайхан. Амьдрал хайрлахын бүтээхийн сайхнаас гадна амьдрал хайрлахын бүтээхийн хэцүү. Би нөгөө хольц гэдгийг л одоо тайлбарлаад байна шүү дээ, тэ? Сайн муугийн сайхан муухайгийн хольц гэдгийг тайлбарлаж байна. Тэгэхээр хайрлахын хэцүү гэж чи одоо бодож байгаа. Зарим хүмүүс бас бодож болно. Гэхдээ чи хайрлах чи юу хэцүү гэдэг юм бэ? Хүнийг хайрлж чинь л үсттэй гэж ингэж бодож магадгүй, тэ? За энийг би учир шалтгааны үүднээс, мөн чанарын үүднээс одоо тайлбарлая гэж бодож байна. Хайрлах бол амархан юм их санагдах боловч бас тийм амар зүйл биш ээ. За энийг би 2-3 жишээгээр хэлье. Бид хүн болгоныг хайрлах чаддаг л үү? Ажил тэгш чаддаггүй шүү дээ. Хэцүү байцтай хайрлах тийм үү? Чам амар байсан бол бүгдийг одоо бүгдийн сайхан ижилхэн одоо ажил тэгш хайрлаад л тийм үү? Аавгаа, ээжигээ, ахыгаа, эгчигээ, эмээгээ, эцэг ихээ, эмэг ихээ, эцэг одоо өвг эцгээ гэж ялгалгүйгээр өөр одоо бос хүмүүсийг тэдэнтэй адилхан хайрлаад явчихна үстэй. Хайрлах хэцүү байна уу? За нөгөөтэйгөр хайрлаж байгаа хүмүүсээ нөгөө хайртай гэдэг хүмүүсээ дотор нь бас ялгаад бас өөр зааг тавиад хайрлцдаг үстэй. Тэр чинь бас ижилхэн яагаад хайрлаж болохгүй байгаа. Хайрлахын хэцүүг нь харуулж байна. За бас өөр нэг жишээ хэлэхэд хайрлах ёстой хүнээ хайрладаггүй бас хэцүү байна. Хайрлах ёстой хүнээ хайрладаггүй бид нэр бас үлдээчдэг юм байдаг үстэй тий. За энэс бүр одоо өөрөөр хайрлахын хэцүүг тайлбарлаж болж байна. Хайрлаад ингээд байхад
хайрлуулж байгаа хүн нь хайр даахгүй явдал байдаг үстэй. Хайр даахгүй байгаа явдал бол хайрлахын бас хэцүү болж өвчөж байгаа. За хайрлахын хэцүүгээс гадна бүтээхийн хэцүү бий. Бүтээх сайхан да мэдээж бид нар сайхныг ярьсан. Тэгвэл энэ бүтээх явдал бол тийм амар бүтээдчихдэг юм уу? Бүтээдгүй шүү дээ. Сайн сайхан ямиг, хүнд хэрэгтэй ямиг, ачтаа тусдаа олон жил хэрэг болж байгаа юмыг бид нар тийм ч амар бүтээчихгүй шүү. Тийм учраас бүтээхийн хэцүү бол амьдрал байх нэ. За амьдралыг бол нэг тийм баяр хөөр тий дан жаргал гэж ингэж үзэж болохгүй. Амьдрал бол зовлонтой тий зовлон байна амьдрал. Түүний хажуугаар амьдрал бол их одоо хүнд хэцүү ажил төрөл юм а гэж ингэж ойлгодог. Амьдрал бол зүтгэл юм гэж одоо бас тодорхойлсон байна. Амьдралыг чинь зүтгэжээж дуусгах шүү. Бид ч одоо өдрөөс өглөө харамнууд нэгээс эхлээд ороо одоо нүдэ хаагаад унтах хүртэл өдөржингөө амьдралын төлөө зүтгээд өдрөөс өдөр сараас сар жилээс жилд өчнөө жилийн дотор амьдарч байх хугацаанд л зүтгэсээр байгаа л ингээл нэг мэтгэд амьдрал дуусгахдаа хүрсэн байдаг шүү дээ. Тэгэхээр амьдралыг ийм зүтгэл гэж үзэхээс гадна амьдралыг ууртай зөвлөсөн байна. Авирахад одоо хэцүү уруудахад амархан уурлагч. Ингээд одоо ийм олон жишээгээр хэлэхэд амьдралын мөн чанар одоо олон түмэнд маань одоо ойлгогдож байгаа болов уу гэж ингэж бодож байна. Амьдралын одоо зорилго гэж бидний хамгийн том урдаа тавьдаг зүйл байдаг тийм ээ. Тэгэхээр чухам амьдралын зорилго гэж яг юу хэлээд байна? Амьдралын зорилгоо одоо зөв хэрэгжүүлэхийн тулд хүмүүс бид бүхэн юу хийх ёстой юм бол? За зөв сайхан асуулт байна. Тэгэхээр амьдралын мөн чанарыг танин мэдэж ухаарч ойлгосон хүн бол амьдралын зорилгоо зөв тодорхойлж чаддаг юм аа, чаднаа гэж ингэж хэлж болно. За амьдралын зорилго бол өөрөө хүний утга учиртай амьдрах, зөв амьдрахад хөтэлдэг хамгийн гол одоо чухал үүрэгтэй зүйл. Амьдралын зорилгоо зөв тодорхойлоогүй хүн зөв амьдрч чадах уу? Чадахгүй шүү дээ. Буруу л амьдрна. Тийм учраас амьдралын зорилго бол ерөөсөө утга учирыг тодорхойлох гол зүйл. Утга учиртай амьдрахад амьдрал төрөгдөх одоо гол зүйл те. Тэгэхээр амьдралын утга учир ямар чухал болохыг одоо хэлсэн нэг юм үг байна л да. Жишээлхэд амьдралын зорилгоо ухаалгаар зөв тодорхойлох бол хүн болж төрснө хэрэг гэж байна. Хүн болж төрөх гэдэг чинь одоо нэг хэрэг вэ шүү дээ тийм ийм одоо болоод төрчихвөл ямар одоо ач тустай байлаа гэдэг бид нар мэднэ. Тэрнтэй амьдралын зорилгоод тодорхойлохыг зөөрлсөн байна шүү дээ. Зөв ухаалгаар тодорхойлох шаардлагатай ийм ач холбогдолтой гэдгийг энэ үгээр одоо бид нэр ойлгож болохоор байгаа биз. Тийм. За амьдралын зорилгын талаар ер нь ямар зорилго тавьвал зөв юм бэ гэдгийг цаг цагийн ухаант мэргэд ухаантнууд, гүн ухаантнууд их судалж иржээ. Их олон янзаар тодорхойлжээ. Тэгэхээр энэ олон тодорхойлолт дотроос би хамгийн одоо их зохистой одоо ард иргэд маань, хүмүүс маань одоо ёс суртахууны боловсрал олгохтой мэдээж авахд заалшгүй мэдэх шаардлагатай энэ хэдэн зорилгыг би одоо хэлье гэж ингэж бэлдэж ирсэн. Тэгэхээр юуны өмнө амьдрал бол сайн сайхан төрөх, амьдралын зорилго бол сайн сайхан төрөх явдал гэж Сократ тодорхойлсон байна. Сайн сайхан төрөх явдал. Сайн сайхныг бид нэр сайн мөгийн тухай ярихдаа тийм ээ ярьсан шүү дээ. Сайн сайхан гэдэг бол сонгож авахд ямагт тэнцэж идэг. Тэр зүйлийг хэлдэг шүү дээ. Ямар тэнцэж идэг тийм зүйлийг хэлдэг. Сонгож авахд одоо заавал одоо сонгож авч болдог тийм зүйлийг хэлдэг. Тэгэхээр зэрэг сайн сайхан зүйл төрөх гэдэг бол амьдралын зорилго болдог байх нэ. За сайн сайхан зүйлийг жишээхэд би амьдралын жишгээр тайлбарлахад хин хүнээс л асуухад чиний амьдралын зорилго юу юм бэ гэхэд бол би аз жаргалтай амьдрах явдлаа л гэж ингэж хэлдэг шүү дээ. Аз жаргалыг одоо өсөж хүлээж яадаг. Тэгэхээр аз жаргалтай амьдрах гэдэг маань ямар юмыг жаргал гэж үзэх үү? Тий жаргалд яаж хүрснийг хүрэхээр тэр жинхэнэ жаргал байх вэ гэдгийг ойлгох явдалтай холбоотой. Тий энийг одоо бид дараагийн нэвтрүүлгээрээ жаргал зовлон ярихад тодруулах юм аа. Тий за сайн сайхан зүйл олон штэ. Бид сайн сайхан дээр жишээлхэд шудраг ёс бол сайн сайхан, нэмжин сэтгэл бол сайн сайхан, ингээд тий сайхан сэтгэл бол сайн сайхан, эрүүл мэнд сайн сайхан гэдэг сайн сайхны янз янз бол одоо төрлийн сайн сайхан байдаг дээр ярьжсэн да. Тэгэхээр энэ сайн сайхан болгоны төлөө явахыг амьдралын зорилгоо болгох ёстой байна гэж бид нэгдүгürt ойлгох хэрэгтэй байгааз. За дараагийн амьдралын зорилго болох зүйл юу гэвэл зөвхөн одоо амьд явахд төлөө биш. Зөв амьдрахын төлөө явах явдал бол амьдралын зорилго. Амьд явахын төлөө амьд л байж ивэл болоо
тэр зөв амьдарч гинөө, буруу амьдарч гинөө, амьдралынхаа зорилгыг одоо зөв тавиад тэрний төлөө явж чадж гин үгүй юу, амьдрал зөв хандаж чадж гин үгүй юу гэдгээс эс хамааруулаад амьтал байж ивэл болоо. Ерөөсөл амьдралтай зууралддаг яаж байхаасаас хамаарат буруу одоо амьдарч байгаа хэрнээсээ, муу муухай үлгэр бусдад үзүүлж байгаа хэрнээсээ, муу муухай зүйл хийж байгаа хэрнээсээ л амьдралтай зууралдаад байгаа хүн одоо байж л байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас амьд явах нь гол биш, зөв амьдрах нь гол гэж одоо ойлгох хэрэгтэй. Зөв амьдрах. Зөв амьдрахыг бид нар дараа нь одоо ингээл ярианаас бол бүгд ойлгомжтой болоод явчихнаа. За дараа нэг хэлэх зүйл яг бол юу зөв, юу сайн гэдгийг мэдрэх тийм үү. Тэгээд тэр зөв сайн хоёрыг хүсэх, зөв сайныг л зөвхөн хүснэ, муу хүсэхгүй. Тэгээд зөв сайныхаа төлөө одоо амьдрах, тэрнийг одоо биелүүлэхийн төлөө, тэрэнд хүрэхийн төлөө амьдрах явдал бол хүний амьдралын зорилго. Хүний амьдралын зорилго. Яагаад их зөв сайхан зорилго байгаа биз? Тий. За дараагийн одоо хүний амьдралын зорилгыг базаж ингэж хэлэх юм бол хүн болох буюу оюунлаг болох. Тий, жинхэнэ хүн болох буюу жаргалыг чинь жинхэнэ жаргал жинхэнэ биш жаргал гэж бас яриад байна шүү дээ. Тэр шиг жинхэнэ хүн жинхэнэ биш хүн гэж байна. Жинхэнэ хүн болох буюу хүнлэг инэрэнгүү, нөгөө хүн чанартай, нөгөө шударгасыг баримталдаг, нөгөө хүний төлөө амьдралаа зориулдаг хүн болох явдал бол хүний амьдралын зорилго. Хүн болж төрсний хэрэг бол энд байгаа. Энийг биелүүлж чадвал бид нар одоо хүн болж төрснөө одоо хэрэг гарлаа гэж ингэж үзнэ. Тий. За дараагийн нэг хэлчих зүйл юу гэвэл бусдын төлөө амьдралаа зориулах явдал бол амьдралын эрхэм зорилго. Бид нинжин сэтгэлийн тухай ярихдаа нинжин сэтгэлдэн хүн бол одоо амьдралын төлөө, бусдын амьдралын төлөө өөрийнхөө амьдралыг зориулдаг хүн байдаг. Энийг нинжин сэтгэлдэн гинэ гэж хэлнэ гэж хэлсэн тийм үү. Тэгэхээр нинжин сэтгэлдэн болох явдал бол хүний амьдралын зорилго юм биш үү ер нь. Ингээд дандаа сайхан юмны төлөө явж ээж амьдралын зорилго одоо зөв болно гэж ингэж одоо үзнэ. Тэгэхээр манай залуучууд маань ялангуяа бас саяны бас багшийн хэлснийг сайн сонсоод авах хэрэгтэй. Одооны залуучууд маань бас яг амьдралын хэв маяг буруу, яг нөгөө юуны төлөө ямар зоригтой амьдраад байгаа төлөө сайн мэддэггүй тийм ээ. Тэгэхээр яг тэр бүх хүмүүст яг залуучуудад бид яг ёс суртахууны боловсролыг илүү дээшлүүлэх зорилготойгоор энэ хөө сайхан нэвтрүүлгээ та бүхэнд бэлтэн хүргэж байгаа. За тэгэхээр багшаас асах дараагийн асуулт байна л да. Ер нь амьдралд хандах хандлага гэж байдаг тийм ээ. Тэгэхээр манайхан бол яг тийм амьдралдаа яг үүний төлөө амьдраад байгаа бас төдийлсаа мэдхгүй учраас хандах хандлага нь нэг арай өөр байдаг тийм ээ. Тэгэхээр чухам яг бид янз бүрээр хандаж байна тийм ээ. Амьдралд хандах хандлага одоо ямар байж бид илүү тэр сайхан зөв сайхан амьдрал руу очих юм болоо чиглэсэн байна. За их зөв сайхан асуулт байна. Тэгэхээр амьдралд хандах хандлагын талаар ярихын өмнө би амьдралын утга учир гэдэг одоо үгийг тайлбарлаад тэгээд утга учиртай амьдрахад нэг анхаарах нэг хоёр зүйлийг хэлчихье гэж ингэж бодож байна. Амьдралын утга учир гэдэг бол ерөөсөө зөв амьдрах, зөв амьдарч ижил амьдрал утга учиртай байна гэж ойлгох хэрэгтэй. Зөв амьдралыг утга учиртай амьдрал гэж хэлнэ. Зөв амьдралыг түрүү бид нэр ярьчлаа шүү дээ. Ямар зориг тавиад амьдрах юм бол зөв амьдрал болох нь вэ гэдгийг одоо хэлчихлээ. Тэгэхээр энэ дээр энэ үг байна л да. Үн удаан амьдрах биш, харин яаж амьдралыг зөв өнгөрөх вэ гэдгийг л одоо хүн бодож эний төлөө л одоо амьдрах хэрэгтэй гэж. За энийг нэг үгээр би одоо нэг жишээгээр хэлье л да. Амьдралыг он жилээр нь биш, утга учраар нь, агуулгаар нь, чанараар нь одоо хэмжинэ гэж ингэж хэлв штэ байгаа. Амьдралын чанар гэж байна. Амьдралын чанарын тухай ойлголт бол эдийн засагт байдаг л да. Амьдралын чанар гэхээр эдийн засгийн ойлголт бол одоо орон байраас эхлээд сайхан орон байртай идэж уух юм сайхан одоо энэ талын ойлголт байдаг дэлбэг ингээ байх. Тэгэхээр амьдралын чанарын ойлголтыг бид ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол дандаа дотоод шин чанараар нь тайлбарлах хэрэгтэй. Амьдралын чанар ямар байхайг бол өөрийгөө өөрчилж хөгжүүлж боловсруулж тэгээ өөрөө одоо сайхан чанартай хүн чанартай болоход амьдралын чанар одоо чансаа оршин тэгээд бусдын төлөө амьдралаа зориулж, бусдад сайн юм хийж, их сайн юм бүтээж, тийм үү? Аль болохоор олон жил одоо байх, аль болохоор олон хүнд хэрэгтэй ийм юм хийж бүтээхээр амьдралын чанар хэмжигдэнэ. Амьдралын утга учир одоо энэгээр одоо гарч ирнэ. Ийм учраас ингэж бид нэр одоо амьдралын утга учирыг ойлгох штэ.
нэлээд утга учиртай болохын тулд хүн өөртөө ажиллах шаардлагатай. Өөрийн зан чанарыг сайжруулна, өөрийн зан чанарыг засаж хөгжүүлж тэгээ энэ одоо өөрийгөө боловсруулах хэрэгтэй гэж дээрхийн гэргийн Далай лам 14 дугаар Далай лам дандан ямц одоо бидэн захиж хэлсэн одоо үг байна. Энэ үгийг би энэ одоо үзэгчтэй зориулж ингэж хэлж байгаамаа. Тэгэхээр чиний асуулсан тэр амьдралд хандах хандлагын талаар би одоо ингэж өгүүлье гэж бодож байна. Амьдралд хандах хандлага янз бүр байна одоо манай монголчуудад тий. Ялангуяа монгол хүмүүсийн жишээн дээр би 3 жишээгээр одоо хандлага сайн одоо хандлагуудыг бол энд хэлэхээс илүүтэй энд сайжраасаа гэдэг үүднээс тийм үү сайн сайхан болоосоо гэдэг үүднээс арай тааруухан шиг буруу хандаад байгаа мó да гэсэн ийм хандлагаас би 2 3 хандлагын жишээ авъя гэж бодож байна. За нэгдүгээр хандлага юу нэг вэ? Зөв одоо амьдрахыг бодохоос илүүтэй урт удаан амьдрахыг одоо хичээж байгаа хандлага байна. Тийм ээ? Урт удаан амьдрахыг хичээгээд байна. Тэгэхээр урт удаан амьдралгүй яах вэ? Хүн амьдрахыг хүсэлгүй яах вэ? Хүн болж төрөхөд тийм хэцүү юм чинь хүн болж төрчхөөд тэг хүний хувь заяаг ингээд олцоод урт удаан амьдрна. Урт удаан амьдрахтаа зөв амьдрах нь чухал байна. Буруугаар урт удаан амьдрах явдал бол амьдрч ийн гэж одоо үзэхэд хэцүү болж байгаамаа. Зөвхөн нэг хүний биел байгаад байдаг тийм ээ нэг нэртэй нэг бий байгаад байдаг. Тэгээд өгөө жалга байна. Өөрт ч өгөө жалга, өрөөлт ч өгөө жалга. Ингэж амьдрахыг бол утга учиргүй амьдрал гэж хэлж байгаамаа. Тэгэхээр энэ амьдралыг бол зөв амьдраад тэгээд урт удаан амьдрах шиг одоо сайхан юм хаа байх вэ? Урт удаан маш зөв амьдрсан, олон сайхан юм хийсэн монгол хүн олон байна шүү дээ, тийм үү? Олон одоо 60, 90, 100, 80 насалчихсан. Тэгээд жигтэйгэн сайхан юмыг одоо хүмүүс хийгээд явж байгаа Монголын одоо үнэтэй цэнтэй сайхан хүмүүс олон байгаа. За энэ хүмүүс шиг амьдраасай. Ингэж амьдрах хүмүүсийн тоо олон болоосой л гэж одоо бид нэр энэ хандлагын тухай ярьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ дээр яаж юм ямар ч утгагүй 100 жил амьдрснаас дөнгөж төрөөд өгөх хоёр ялгаагүй гэж ингэж жаан жаг руусаа хэлсэн хатуухан үгээр би жишээ хэлнэ гэж бодож байна. Тэр хүн бодно шүү дээ. 100 жил амьдрсан дээр байлгүй яах юм бэ? Юу гэд дөнгөж төрөөд өгөх юм бэ те гэж ингэж бодно. Тэгэхээр энийг бол хатуухан харьцуулсан байгаа биз. Утга учиргүй 100 жил амьдраад хүнд муу юм хийгээд нийгэмд maaхан буу хор дагавар үр дагавар үлдээгээд тийм үү. Тэгээд баахан ингээд хорт одоо ийм үр цацаад ингээд байгаадааснаас дөнгөж төрчөө сайн хүн болоод төрсөн дээр болоод байгаа гэж ингэж ийгэж одоо харьцуул хэлсэн үгээр би одоо жишээ авч тайлбарлаж байгаамаа. За дараагийн нэг онцгой хандлага одоо байна уу гэж үзэхээр хандлага юу вэ гэвэл нэг амьдрах юм чи яаж ч амьдрсан яадаг юм. Ямар ч байсан яадаг. Тий нэг л амьдрч байгаа юм чинь ингэсэн одоо хандлага одоо байгаа та амьдрал байгаа юу? Байгаа. Хүний үгнээс бол одоо хүний ярианаас дуулддаг хандлагаас харагддаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр амьдрал нэг байх тусмаа зөвл амьдрах хэрэгтэй үсттэй ганцхан гэж бодож байгаа юм бол амьдрал нэгээр тогтохгүй л дээ уг нь бол тий. Тэгэхээр амьдралаас амьдрах хүн бол одоо улам сайжирч явах хэрэгтэй юм. Тэгэхээр нэг амьдрал гэж ойлгож байгаа юм бол бүр одоо илүү тэр ганцхан олдож байгаа тэр төр зургийн тэр хугацааг бол маш сайн ашиглаж амьдрах хэрэгтэй. За яаж ч байж болно гэж ингэж бодоод ирэхээр тийм хөтөлбөрийг хүн өөртөө тийм олон улсын хэлээр хэлдэг тийм програмыг өөртөө суулгачих юм бол ямар ч муу юм хийхэд бэлэн болдог. Ямар ч муу үйл үйлдэж одоо хад хүрдэг ийм одоо ийм айхтар хөтөлбөр юм байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хөтөлбөрийг өөртөө суулгах байх хэрэгтэй. Яаж ч амьдрах биш харин зөвл амьдрах хэрэгтэй гэж ингэж хандлагаа өөрчлөх шаардлагатай ийм хүмүүс байгаа бол ингэж өөрчлөгдөөсөө гэж ингэж үсэж ярьж байгаа юм шүү. За 3 дугаар хандлага ямар хандлага байна вэ гэвэл амьдралд жаргах хэрэгтэй. Тэгээ амьдрал олдчиход байхад чинь амьдрч байгаа юм чинь жаргаад л авъя л та. Тэгээ жарган штэ гэж ингэж одоо ингэж боддог тий. Түрүүний хандлагыг одоогийн дараагийн хандлага ярьж байгаа дээр би хамтруулаад нэг жишээгээр тайлбарлая гэж ингэж бодож байна л да. Жаргаад аавна гэж. Тэгэхээр жаргаад аавна гэдэг дээр жаргал гэж юу үзээд байгаа юм? Жаргах арга зам нь юу байгаа? Зөв арга замаар жаргалыг олж авч чадж гэнэ үгүй юу? Ингээ олон зүйлээс хамаарна гэж би түрүү хэлсэн. Дахиад л хэлье. Тэгэхээр одоо энэ дээр жаргаад аавна гэдэг ингээл одоо жаргаад л ингээл байх юм бол тийм ээ? Жаргаж ийн гэж үзэж байгаа. Жинхэнэ жаргалаа үгүй юу гэдгийг одоо бас бодох штэ. За би онд энэ дээр нэг жишээ хэлье л да. Нэг залуу сайхан залуу эрэгтэй хүн бай гэж бодъё. Тэр залуу эрэгтэй сайхан одоо царайлаг сайхан залуу бай гэж бодъё л да. Тэгээд хантай ижилтэй тэгээ үр хүүхдтэй сайхан тогтсон амьдралтай юм хүн бай гэж бодъё. За энэ хүн амьдрал жаргах хэрэгтэй юм чинь
тий ханиа одоо жоохон голдогч байдаг юм уу? Эсвэл бүр өөр шалтгаанаар ингээд нууц амрагтай боллоо гэж бодъё. Амьдрал байдаг л жишээ. Нууц амрагтай. Ганц ч нууц амраг биш. Хэд 2 3 нууц амрагтай болъё гэж бодъё. За тэгээд тэрийг жаргал гэж одоо өөрөө төсөөлөөд өөрөө ойлгоод би жаргаж байна гэж бодоод яваад бай гэж бодъё тийм үү? Тэгэд ингэж явж хахад энэ жинхэнэ жаргал мөн үү? Энэ бол жинхэнэ жаргал биш. Энэ бол буруу муу аргаар хүнийг мэхлээд хань ижлээ мэхлээд тэгээ цаана тэр нууц амрагт чинь бас хань ижил байгаа шүү дээ тий тэр хань тэрний одоо хань ижлийг доромжлоод тийм үү ингээд нууц амраг гэдэг юм жаргал гэж ойлгочоод ингээд явах бол одоо жаргалтай биш юм аа тий тэгэхээр жаргаад байна гэдэгт жаргал гэдгийг бол зөвхөн сайн үйлээр олж авнаа тийм жаргалыг бид нар жаргал гэж үзнэ тэгжээж одоо жаргах өөрийнхөө хувь тавилангаар жаргах жаргалыг одоо олж авнаа гэж ингэж. За дараа бид жаргал зовлон ярихдаа энийг дэлгэрэнгүй ярих юм аа. Тийм. Ийм учраас бид одоо монголчууд бид хэрвээ иймэрхүү ханддаг хүмүүс байвал тийм ээ. Ийм хандлагаа өөрчилж зөв утга учиртай сайхан амьдарч амьдралын одоо мөн чанарыг ойлгож амьдралын мөн чанарыг ойлгосноор амьдралын зорилгоо зөв тодорхойлж амьдралын зөв зорилгынхаа төлөө одоо тууштай явж их сайхан одоо амьдралаа өнгөрүүлж урт удаан наслахтаа их утга учиртай сайхан амьдарч тэгээд их одоо сайхан ямиг бүтээж хийж олондоо үлдээгээд ингээд дурсагдаж ингэж яваарай гэж ингэж одоо үзэгчтэй өрөөгөөд энэ одоо нэвтрүүлгээ дуусгая даа гэж ингэж бодож байна. За маш их баярлалаа. Тэнд өнөөдрийн бидний ярилцсан сэдв маш сайхан сэдв байлаа. Мэдээж амьдралын утга учирын тухай ойлголт гэж хүн болгон л сайн сайхан амьдралыг тэмүүлэхийн төлөө хамтдаа өдөр болгон зүтгэж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүстэй бас бидний ярилцлагыг сонсоод нэгийг бодож хоёрыг тунгаасан болов гэж бодож байна. За ингээ баярлалаа танд. За баярлалаа. Үзэгчдэд баярлалаа. За өнөөдрийнхээ зөвийн тухай ярилцсан нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Бидний өнөөдрийн ярилцсан сэдв ёс суртахууны үндсэн ойлголтуудын нэг болох амьдралын утга учирын тухай хамтдаа ярилцлаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Дараагийн 7 хоногийн пүрэв гарагийн яг энэ цаг мөчтөө эргөө уулзцгаая. Түр баяртай үзэгчдээ. За баяртай.